За өдрийн мэнд. За ингээд миний бие арт кино театрын барилгыг буулгаж 16 давхар байшин барих гэж байгааг эсэргүүцсэн соёлын өвийг Монгол улсын соёлын өв болсон арт кино театрыг Сосор Урам гэдэг хүнээс буцааж өгөхийг шаардсан. Өнөөдөртэйгээ 6 дахь хоногоо ингээд байж байна. За тэгэхээр тэгээд энэ миний арт тавд байж байгаа барилга маань 1930 онд нэгдсэн Монгол улсын анхны кино театруудын нэг уг барилга маань 1965 онд баригдсан чанарын маш өндөр түвшинд баригдсан барилга байж байгаа. За энэ барилгыг Соёлын нийгмийн үед Соёлын нийгмийн хамтын ажиллагааны байгууллагууд өөрсдийнхөө хөрөнгөөр барьж инх тайван найрамдлын бэлэг тэмдэг болгон Монголын ард түмэнд бэлгэлсэн байдаг. Ийм учраас Монголын ард түмний өмч энэ бол. Энэ мэн Монголын ард түмний өмч байж байгаа. Тэгэхээр энэ Монголын ард түмний өмч хоёрдугаарт соёлын үн төв болсон түүхэн барилгыг Сосор Урам гэдэг хүн 1996 онд менежментийн өвчлөөр авсан гэдэг. За өөрөөр бол 2002 оноос ерөнхий түрээслэгчээр ажиллаж агаад 2004 онд худалдаж авсан. 151 сая төгрөгөөр худалдаж авсан. 171 сая 380 мянган төгрөг гэсэн үү. Төгрөгөөр сэргээн засварлаж одоо юу яасан засварсан засварын ажил хийсэн гэдэг ийм ярьдаг ийм хүн байж байгаа. За тэгээд өөрийнх нь ярьсандаа байж илээ. За би бүхэн өргөнд 2 удаа UB Palace 2 удаа тоглолт нийт 4 удаагийн тоглолт хийхэд над 130 сая төгрөг орж ирсэн гэсэн юм ярьдаг. Тэгэхээр нэг тоглолтоос энэ хүн 30-аас 40 сая төгрөгийн ашиг орлого олж ирсэн буюу ард түмэн энэ хүнд ийм хэмжээний мөнгө өгч байсан гэдэг юм ярьдаг тухайн үед. Тэгэхээр энэ хүний санаа дургамгүй ярьж байгаа байхгүй. Нэг тоглолтоос 30-аас 40 сая төгрөгийн ашиг олдог юм бол энэ урлаг соёлынхан энэ нөхдүүд нэг удаагийн тоглолтоос 30-аас 40 сая төгрөгийн ашиг олдог гэсэн ийм яриад байгаа. За тэгээд энэ ашигаараа арт кино театрыг би худалдаж авсан. Би орлогогүй юм биш гэсэн ийм ярьж байгаа байхгүй. За үнэхээр тийм юм бол энийг нь тагнуул цагдаагийн байгууллага, хүчний байгууллагууд шалгах хэрэгтэй. Үнэхээр тоглолтоос олсон орлогоор энийг олсон юм. За тоглолт хийгээд Монгол улсад татвар юм хууль ёсны дагуу төлсөн юм уу гэдгийг шалгах хэрэгтэй. За тэгээд энэ барилгад урлагийн номерууд тоглолтууд хийж ирсэн гэж худлаа ярьж байлээ. Миний хувьд мэдэхгүй. Монголын ард түмэнд арт кино театрт 96 оноос хойш ямар нэгэн урлагийн номер кино театрын зориултын дагуу ашиглаж ирсэн огт мэдэхгүй. Ийм байгаад байгаа. Гэтэл хүн иймэрхүү худлаа юм яриад байдаг. Ерөөсөө төрөөсөө ашиглаж олж ирсэн. Ийм байгаад байгаа. За тэгэхээр энэ нөхрийг арт кино театрыг Монголын арт түмний өмчийг Монгол улсын соёл урлагийн үнд өв болсон түүхэн барилгыг арт түмэнд буцааж өгөх хүртэл миний бие энэ зогсноо гэдгээ энэ лайваар дахин илэрхийлье. За тэгээд дараагийн лайваар уулзлаа. Түр баяртай.